Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд эссэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй гэж заасан байдаг. Эцэг эх асран хамгаалагч нарын зүгээс хүүхдийн эдгээр үндсэн эрхийг зөрчиж, үл хайхрах, бие махбод болон сэтгэл санааны хувьд хохирол учруулах зэргээр хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол гарсаар байна. Зөрчлийн тухай хуулийн 6-гийн 20 дугаар зүйлд хүүхдийн эрхийг зөрчих 13 төрлийн зөрчлийг хуульчилсан байдаг. Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3213 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 191 буюу 5.6%-аар буурчээ. Хүүхдийн бие махбодод халдсан, эсвэл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архитан согтуурсан, мансуурсан, хүчирхийлүүлсэн зөрчил хүүхдийн эрхийг зөрчих нийт зөрчлийн 94%-ийг эзэлж байна. Мөн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчил 109. Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бус ашиг олох, эсвэл амнаас эрүүл мэнд нэр хүндэд нь харшлах, аюул учруулах, тоглоом, наадам, чагсаал цуглаан бусад арга хэмжээнд оролцуулсан зөрчил 14. Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан зөрчил 13. Бусгал зөрчил 57 бүртгэгджээ. 2026 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар хүүхдийн эрх зөрчих нийт зөрчлийн 94%-ийг зөрчлийн тухай хуулийн 6-20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хүүхдийн бие махбодод халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд хүчирхийлүүлсэн, архитан согтуурсан, мансуурсан зөрчлүүд бол дэлгэх хувийг эзэлж байна. Энэ төрлийн зөрчлийн нутаг дэвсгэрийн хувьд авч үзвэл нийслэлийн баян зүрх сонгонд хайрхан дүүрэгт бол хамгийн их бүртгэгдсэн байгаа. Зөрчлийн холбогдогчийн хүүсийн байдлыг авч үзвэл 76.5% нь эрэгтэй, 23.5% нь эмэгтэй хүмүүс байна. Шийтгэлсэн хүмүүсийн насны байдлаар нь авч үзвэл 46.2% нь 36-аас 45 насны, 28.3% нь 26-аас 35 насны хүмүүс дийлэх хувийг эзэлж байна. Хүүхдийн эрх ахуйн хүрээнд ойр тойрны хүрээлэл дунд ихэвчлэн зөрчигдөж байдаг учраас эцэг эхчүүд асран хамгаалагчид харгалзан дэмжигч нар хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох газарт нэн даруй мэдээлэх, хүүхдийн үзэл бодлыг сонсож хүндэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх шаардлагатай юм а.